За маш их баярлалаа. Манай дуу 150-ыг дөрвж өөрийнхөө зохиосон дуу дуулгаж байгаад маш их баярлж байна. Тэгээд манай сонсогчдод өөрийгөө нэг сайхан танилцуулчих. За тэгээд ястгсэн гэдэг. За би 1993 онд Дархан хотод Христийн тухай сайн мэдээг сонсож анх сүмд очиж бас итгэсэн. Тэр үед яг 11 настай хүүхэд байсан болохоор хүүхдийн цуглаан гэдэг юмд анх очисон. Хүүхдийнхнийх найз нөхдөдтэй хамт ингээд очиод тэр цуглааны дуулж байгаа дуу бас хэлж ярьж байгаа юм бол надад маш их таалагдаад би бол Христийн цуглааныг маш их сонирхож явсан. Одоо ч гэсэн Христэд итгэж Христийн цуглаандас оролцдог хэвээр байна. Одоо ингээд зохиосон дуу би түрүү сонссон. Их тийм хүүхдийн тий сайхан зүрх сэтгэл агуулсан дуу. 96 оноос хойш ингээл дуу зохиогоо 1-2 дуу зохиогоо явсан. Одоо ингээл 96 98 оны дуунуудаас дуулах чинь эхний дуунд яг тийм тодорхой тийм онцгой тийм юу байгаа гэрчлэл тий зохиосон дараа. Тэг энэ яг юу байсан маа Пунсал гэдэг нэг найз маань бас юм Христийн цуглаанд явдаг гэсэн найз маань энэ маш их дуу шүлэг битсэн. За тэгээд би бас ганц нэг дуу зохиогоод ингээд миний тухай сонсоод хоёулаа хамтарч ажиллая. Би ингээд маш их шүлэг бичээд байгаа. Энэ дээр одоо ингээд чам шиг ингээд дуу зохиочих хэрэгтэй байна. Тэгээд энэ дууг ол юу яасан юм аа. Нэлээ олон дуу Пунсал дээр зохиосон л да. Бид нар бол Пунсаа гэж дууддаг. Тэгээд энэ яг хамгийн их үед нэг дуунаа. Их цомхоо өгтөө. Миний санджаагаар харгуугийн хэд хэдэн дууны шүлгийг бас бичижсэн тий. Тийм тэр хүн ч юм уу тий. За тэгвэл эхний дуугаа бүгдээрээ сонсъё. Их эзнийг хүндэлцгээе. Миний сэтгэлийг та ойлгооч мөхс надад хүчин өгөөч ариун сүнсний бэлэн өгч амьдралд минь та орж ирээч миний сэтгэлийг та ойлгооч мөхс надад хүчин өгөөч ариун сүнсний бэлэн өгч амьдралд минь та орж ирээч миний сэтгэлийг мөхс надад ариун сүнсний амьдралд минь та миний сэтгэлийг та ойлгооч мөхс надад хүчин өгөөч ариун сүнсний бэлэн өгч амьдралд минь та орж ирээч ариун сүнсний бэлэн өгч амьдралд минь та орж ирээч